За сайн бацхан уу. Ингээд даваагарыг бүрийн 15 цагт үрдэг Market Impulse Live маань эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдөр бид гурав зах зээлийн талаар дэлгэрэнгүй ярилцах болно. За тэгээд ямар ч байсан бүгдээрээ гадаадын зах зээл дээр болж байгаа үйл явдлуудын талаар за мөн болох гэж буй үйл явдлуудын талаар бид нэр та бүхэнд мэдээлэх болно. За ингээд ямар ч байсан бүгдээрээ Хонконгийн зах зээлээс эхлэе гэж бодож байна. Тэгээд Хонконгийн зах зээл дээр бол бүгд найрамд хятад улсад ковидын ерөөдөө тохиолдол ихээр гарч байгаа холбогдол үргэлжлүүлэн хөл хорой тогтоосон хэвээр байгаад байгаа. За үүнээс үүдэн ерөөдөө индексүүд бол уналттай тий. Уналтын трендэнд бол байсаар байгаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй манай Азаа маань апдейт өгнө. За өнгөрсөн 7 хоногийн ихээр бол Хонконгийн хансанг индекс бол нэлээд өндөр уналттай байсан. За ингээд 7 хоногийн сүүлчээр харин нэлээд том сэргэлтийг бол үзүүлсэн. За тодорхойлбол баасан гарагт 4% өсөлтийг бол ганц өдрийн дотор үзүүлсэн байгаа. Энэ дотор одоо Tencent, Alibaba, Meituan гэх мэт технологийн төрлийн компаниуд бол бүр 10-аас давсан хувийн өсөлтүүдийг бол бүгд үзүүлсэн. За ингэж өсөхөд бол голлон одоо нэг хүчин зүйл нөлөөлсөн. Тэрний юу вэ гэхээр одоо Хятадын коммунист намын одоо улс төрийн төвчөөний хурал болсон. За энэ улс төрийн төвчөөний хуралд бол Хятадын коммунист намын одоо рейтингээрээ топ 25 гэж хэлж болох ийм гишүүдийн хамарсан ийм уулзалт болдог байгаа. За энэ уулзалтаар бол Си Цзиньпин одоо Хятадын дарга Си Цзиньпин бол эдийн засгийг сэргээх за капитал маркет за хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх за энэ талаар бол арга хэмжээ авах, дөрвтэй арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа гэдэг талаар мэдгдсэн. За энэтэй холбоотой ер нь хөрөнгөний зах зээл бол нэлээд өсөлт үзүүлсэн. За энэний өмнөх өдөр нь одоо энэ мэдээллийг бол баттгаж нэг үйл явдал болсон. Тэр нь юу вэ гэхээр одоо Хятадын санхүүгийн зохицуулах хороо одоо арилжааны шимтгэлийг бол бууруулсан. За арилжааны шимтгэл дотор хамрагддаг нэг одоо шимтгэл байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо 1% цаг одоо арилжаа хийхэд одоо тухайн хүн дээр эзэмшүүлж өгдөг. За одоо Хятадаар бол Гохуфэй гэж нэрлэгддэг ийм одоо арилжааны шимтгэлд багтдаг нэг энэ зүйл байгаа. За энийг бол 50%-аар бол буулгасан. За ингээд өмнө нь бол яг одоо энэ шимтгэлийг одоо түүхэндээ 3 удаа буулгаж исэн. За 2012 оны 2 болгон 6 сард. За дараа нь 2015 оны 8 сард ингэж буулгаж исэн. За яагаад ингэж буулгаж исэн бэ гэхээр Хятадын засгийн газар ерөнхийдөө дандаа уналттай үе болж тааж ирсэн. Одоо China A50 гэдэг байдаг. Одоо Red Chip-ний хувьцаанууд индекс багтдаг. За энэ индекс бол одоо нэлээд өндөр уналтыг үзүүлсний дараа бол ингэж арилжааны шимтгэлийг буулгаж хүмүүсийн одоо арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, хөрөнгөний зах зээлийг дэмжих зорилгоор бол энэ шимтгэлийг ингэж буулгаад юм байлээ. За тэгэхээр одоо ингээд 4 дахь удаага буулгаж байна. За эндээс хамгийн сонирхолтой нь бол одоо 2015 оны 8 сард тэр шимтгэл буулгасан мэдээлэл бол хамгийн сонирхолтой очив. Яг тэгэхээр 2015 онд Хятад хөрөнгөний зах зээл дээр маш том хямрал бий болсон. Одоо Америкаар бол .com-ийн хямрал бол бий болсон тийм маш том хөөс сагараад бараг 50% унжсэн. За энэ үед бол одоо энэ шимтгэл бууруулах ийм арга хэмжээг аваад хөрөнгөний зах зээл нь буцаад ганц 2 сарын дотор ер нь бол нэлээд өндөр өсөлтийг бол үзүүлсэн байна. За тэгээд ийм үйл явдал одоо болж байна. За тэгэхээр ер нь бол Хятадын засгийн газар өөрсдөө бол ингэж шимтгэлийг бууруулж байна гэдэг бол одоо хөрөнгөний зах зээл нь бол харьцангуй хямдар үнэлэгдсэн байх боломжтой байна гэдэг юм. Тийм яг хөрөнгөний зах зээлээ дэмжих үйл ажиллагаа гэдэг бол шат дараатай хийж эхэлж байна л да тийм. Одоо өдөртөгчнөр бол одоо Ши Цзиньпин дарга бол ерөөдөө өөрөө бүр одоо монополи эсрэг хуулийг бас төтгөлзүүлэх иймэрхүү шуумууд бол байх шиг байсан. За тэгээд яг өөрийнх нь мэдээлэл дээр бол тийм зүйл байгаагүй. Тийм. Яг олон зарим мэдээллийн сайтууд бол тэгж шуурчлаа лээ тий. Тийм. Гэхдээ энэ бол яг батлагдаагүй мэдээлэл. Гэхдээ одоо Хятад орсын өдөртөгч бол ямар ч байсан хөрөнгөний зах зээлийн бол нэг хэсэг бол унгаагаад байсан. Тэгээд одоо энтэйгээ
шал эсрэгээр нь ерөөхдөө дэмжих одоо арга хэмжээнүүдийг бол үе шаттайгаар бол авч эхэлж байна удаа гэж харагдаж байна. Гэсэн хэдий ч яг дотооддоо нөгөө ковидын халдварын тохиолдлууд их байгаа учраас төдийлөн бол яг одоо гарч байгаа шийдвэрүүд нь бас их хүчтэй нөлөөлж болж чадахгүй байх шиг байна те. Тэгээд ямар ч байсан өнөөдөр бол Хонконгийн зах зээл амарч байгаа. За Хятадын зах зээл ч гэсэн амарч байгаа те. Хэд хоолыг амархаар болоо? Хонконг өнөөдөр амарч байгаа. Хятад бол 3 дахь өдөр хүртэл амарна. За 4 дахь 5 дахьад бирж нэгдэнэ. Гэхдээ амралт нь бол одоо яг ажилчдын амралт бол үргэлжилж байгаа. За Labor Day буюу одоо хөдөлмөрчдийн баяр бол Хятадд болж байгаа. За Хонконгийн ерөөдөө зах зээлийн талаар, Азийн зах зээлийн талаар мэдээлэл бол иймэрхүү байна. Одоо ингээд Америкийн зах зээлийн талаар ерөөдөө дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. За өнгөрсөн 7 хоногт ойролцоогоор 160 гаруй Америкийн компани бүгдээр тайлангаа тавьсан байгаа. Тэгээд бидний мэдэх одоо Facebook, Amazon, Google зэрэг компаниуд багтсан. За шинжээчдийн таамаглаж яснаас одоо тоон үзүүлэлт нь айгүй тааруу гарсан болохоор компаниудын одоо хугацааны ханш нэлээд уналттай байсан. Тэр утгаараа бас индексүүд нь их уналттай гарсан. Nasdaq бол 4% уналт, S&P 500 3.6, тэгээд Dow Jones 2% уналттай гарсан. За ингэж унснаар S&P 500 болон Nasdaq 2022 оны хамгийн доод түвшинд хүрсэн байгаа. За дээрээс нь 22 оноос тий 22 оны тий. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн болохоор 1-р улиралд буурттай байна гэж гарсан. 1.4% буурсан байна гэж үзсэн. Шинжээчд болохоор энийг одоо зүгээр төр зүрийн явдал гэдгийг бол хэлсэн байгаа. Дээрээс нэмээд одоо инфляцийн өсөлт хэрвээ хоол хүнс эрчим хүчийн үнийг одоо тооцохгүйгээр бодвол инфляцийн өсөлт одоо удаашрж ийн гэсэн. Харин хоол хүнс эрчим хүчний үний одоо дангаараа 5.2% өсөлттэй байсан. Тэр утгаараа одоо холбооны нийтийн сангаас бодгын хөв 0.5%-аар өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан. Маргааш шүү дээ тий. 3 дахьаас 4 дахь шилжих шөнийн 2 цагт. Нөгөөдөр юм уу? Тий. 3-нд. Тэгвэл 2 өдөр хуралдсан шүү дээ. Хурал нь бол маргааш эхэлнэ. Тийм. Тий. Хурал нь бол маргааш. Бодлогын үеийн шийдвэр нь бол бас төлөвлөж. Тэгэхээр ямар ч байсан холбооны нийтийн сан бол бодлогын хөвгөө 0.51 жир нэмэгдүүлнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. Гэсэн хэдий ч ерөөдөө тэрнээс өндрөрч одоо яхахыг үгүйсэхгүй те. За энэ нь болохоор мэдээж инфляцийг сааруулахын тулд тэгээд намаасаа хэлж чинь хоол хүнс бол эрчим хүчний бүтээгдэхүүнүүд бол ерөөдөө голлох инфляцийг бүрдүүлж байна гэж те. Яг угаасаа эн чинь бол хамгийн одоо их яг өдөр тутмын хэрэглээ тийм л бүтээгдэхүүнүүд л дээ. Тэгэхээр хүн чинь нөгөө нэг яг эцсийн үр дүндээ идэхгүй л байж чадахгүй тий. Тийм учраас эрэлттэй байх нь ойлгомжтой. За тэгээд ямар ч байсан ер нь бол дэлхийд даяар хөрөнгө оруулагч нар бол холбооны нөөцийн сангийн шийдвэр хэрхэн гарах вэ гэдгийг хүлээж байна. Америкийн нэгдсэн улсын индексүүд бол бүгд ерөөдөө 22 оны он эхлээл ерөөдөө онж эхэлсэн. Тэгээд Goldman Sachs юу гэсэн вэ? Ярал дээр байгаа. Goldman Sachs 22 он бол таагүй он байна. Тэгээд азтай байх юм бол балансаа барьж гарч чаднаа л тиймэрхүү утгатай бичсэн л. Та хэрвээ азтай байх юм бол хөрөнгөч нь байрандаа байна. Байрандаа үлднэ тий. Тэгээд ер нь бол ихэнх том одоо газрууд бол 22 оныг бол хөрөнгөний зах зээл бол хараахан сэргэж чадахгүй. Ер нь бол sideways буюу одоо хөндлөн чиглэлийн тренд үргэлжлэнэ гэсэн тийм. Ер нь бол дээшээч өсөхгүй, за доошоо ч гэсэн нэг хайхтар унахгүй, хөндлөн чиглэлийн тренд явах болоо гэсэн иймэрхүү зүйлүүдийг бол ярьж илээ. Гэхдээ Goldman Sachs-ийн ярианд бол азтай байх юм бол хөндлөн тренд явна тийм. Тэгээд үнэхээр азгүй байх юм бол краш болно гэдэг ийм төрхүү зүйлүүдийг бол дурдж илээ. За тэгэхээр ямар ч байсан гадаад зах зээл дээр бол одоогор бол дэлхийн нийтээрээ 5 сарын 3-4-нд хуралдааны холбооны нөөцийн хуралдааны шийдвэрийг бол хүлээж байна. За энэ шийдвэрээс маш их зүйл шалтгаалж хүмүүс хувьцааны зах зээлээс гарах уугүй гэдгээ шийдэх юм чухал шийдвэр байгаад байгаа. За тэгэхээр хөрөнгө оруулагч тааж гисэн ямар ч байсан энэ Монголын цагаар 3-аас 4-ийн шилжих шүн бодлогын хөв хэдээр нэмэгдэх вэ гэдэг энэ мэдээллүүдийг харж агаад тэгээд хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд оновчтой түргэн шуурхай гаргах нь зөв бахаа гэж бодож байна. За ингээд бид бүгдийн бэлтгэн өргөдөг Market Impulse Live маань энэ хүрээд өндөрлж байна. Бүгдээрээ дараа 7 хоногт 15 цагтаа эргээд уулзъя. Баярлалаа баяртай.